Эх орончдын яруу алдар Бахтам замналаар түүхээ бичсэн Монгол цэргийн өдөр. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэстэн оршихуйн баталгаа болсон Монгол цэргийн түүхээр өртөөлөн өгүүлье. Дэлхийн түүхийг бичгэд Монголын түүхүүгээр бичиж үл чадна. Монголын түүхийг бичгэд Монгол цэргийн түүхүүгээр бичиж үл чадна. Эрт цагт бол улс оршин тогтнохын үндсэн төр төр оршин тогтнохны үндсэн цэрэг хүчрэг цэрэг байсан. Гэхдээ хинч марахгүй. Нэгсэнтэй хүчтэй нөхч хүүгээ гэдэг хойл үйлчилсэн цагт цэрэг бол маш онцгой гүрэг гүйцэтгэжсэн. Монголын цэргийн түүхийг бол ярих юм бол хөнөөг үеэс тэрнээс бүр өмнөх үеэс эхэлж ярина. Тэгэхээр цэргийн түүхэн талаар ярихын тулд одоо хөнөөхөө төр цэргийн зохион байгуулалтын талаар бас ойлголтхон зүйтэй байна. Монгол угсаатан бол нэн эрт үед одоо бүрэлдэн тогтсон юм бие даасан тусгаар угсаатан бөгөөд одоо дэлхийн одоо хөгжилд эртний Грек, Хятад, Энтхэг, Ром, Месир энэ аль ч үндэснээс улс үндэснээс дутхааргүй маш их хувь нэмэр оруулсан ийм том үндэстэй угсаатан гэж хэлж болно. Өнөөдөр бол монголчуудыг уйгур, фин, түрэг уйгур гаралт, Монгол түрэг гаралтай гэдэг 3 хуваагдаж эдэмтэн судлаачдыг маргадаг. Уйгур, фин гаралтай гэдэг нүцэндээ өгөөсгдөд одоо түрэг уйгур Монгол гэдэг дээр маргаантай хэвээр байгаа. Гэвч манай Монголын одоо археологч, антропологч, түүхчид манай үе үеийн одоо энэ судлаачид маань нөр их эдний одоо судалгааны үр дүн, археологийн судалгаа, антропологийн судалгааны үр дүнд одоо өнөөгийн тэр үед амьдарч байсан хүнөө нарын одоо бараг 60-65% нь өнөөгийн монголчуудтай ижил нэг гентэй нэг Монгол угсаатны өвөг дээдс мөн байсан байна гэдгийг бол үндсэндээ баталчихсан. Нэгсэндээ хүнөөгийн хүн амын гол цөм нь Монгол угсаатан байсан шиг үдгийг баталчихсан. Мэдээж тухайн үед бол хүн ам бол гетероген шинжтэй миграцгаа өгдөг гэдэг утгаараа хүнүүд Монгол угсаатнаас гадна бас өөр олон төрлийн олон угсаатнууд бас холдон амьдарч байсан. Тэгэхээр гэтээ гол цөм нь монголчууд юм а гэдгийг бид нар баталгаатай өнөөдөр хэлэхээр судалгааны материалууд цуглуулчаад баримтууд цуглуулчаад байна. Хүннөө гүрэн нь нүүдэлчдийн анхны төр улс төдийгүй цэргийн зохион байгуулалт бүхий хүчирхэг нэгдэл байв. Хүннөөчүүдийн цэргийн гол хүч нь морин цэрэг байсан бөгөөд тэдний хурд, уян хатан байдал нь байлдааны гол давуу тал болж байжээ. Хүннөөгийн нэгэн бол нэг л бүхэл бүтэн цэргийн хуаран мэт байсан гэх. Тэгээд модон шаны өөрөө цэрэгтэй маш их ач холбогдол өгчээсэн. Тэгээд цэрэг бол төр улсын нэг гол хэрэгсэл юм а гэж бүр тэр үед хэлсэн байдаг. Өнөөдөр ч бараг энэ хүн төрөлхтний түүхэнд ер нь цэрэг дайны үйл ажиллагааны тасралтгүй л явсаар өнөөдөр хүрчээд байна тийм ээ. Тэр цагт бүр илүү их дайтжсэн бол байна шүү дээ. Энэ үед бол цэрэг бол маш их онцгой үр гүйцэтгэж байсан. Хүнөөгийн гол зэвсэг нь нумсун, байлдааны хэрэгсэл нь болох нэг агт морин. Энд бол агт морныхаа тухай ярихгүй ерөөсөө болохгүй. Тэр мундаг шандас сайтай агт морд чинь тэр хол аян дайнд явхад бол гол үр гүйцэтгэж байгаа. Хүннөө цэргийг давуу тал их давуу байсан талаар хятадын бас нэг хаан усын чавсаа гэх төгшмөдөд бичээд үлдээсэн байдаг. Энд дээр юу гэж бичсэн бэ гэхээр хүнөө морь болохоор зэрэг уул, даваа, гол, мөрөн гатлахтаа маш гарамгай, мундаг, шандас сайн хөлөгтэй. Хүнөө цэрэг нь болохоор өөрөө бороо цаас ямар ч юм дээрээс ажирдаггүй, өсөд цанхыг тэсвэрлэдэг ийм тэсвэртэй цэргүүттэй. Мөн хүнөө нар давхайн дундаа харуулж чаддаг. Ийм мундаг цэрэгтэй байсан гэд энэ хүнөөгийн цэргийн талаар хятадын сурвалжид бичээд үлдсэн байгаа байхгүй юу? Ингээд хүнөө нарын цэрэг бас ийм мундаг байсан учраас одоо бүр хүнөө гүрэн байгуулагдахаас бүр 100 гаруй жилийн өмнө нийтийн тооломд 308 онд хятадын Жав улсын Үүлэн ван гэгч хүн одоо хүнөө цэргийн адилаар цэрэгтэй бол хүнөө цэргийн хувцсыг өмсүүлээд хүнөө цэргийн адилаар ном морь унд сураад дахин дундаа харуулах юм байлдааны сургалт хийлгэж ирсэн байгаа. Хүнөөгөөс бас үлгэр жишээ авч ирсэн гэсэн үг шүү дээ. Хүнөө цэрэг бол хатуу сахилга баттай юм байсан гэснээс гадна зэрэгэлдээ хөрш хаан улс ч бол тэрэгт цэрэг явган цэрэг голдуу байсан шүү дээ. Хүнөө бол ерөөсө дан ганц морь цэргээс бүрддэг. Энийгээр маш сайн маневр сайтай хөдөлгөөнт маш их хурдтай маневр аягүй сайн хийж чаддаг юм цэрэгтэй байсан. Хүнөө нар ингээд урагшаа хаан улсууд довтлоод ингээд ер нь төвөөгээд ч юм уу тэнд довтлж авах тохиолдол маш их байгаа учраас хаан улс одоо олон жилийн туршид бас ийм хүнөөтэй адилхан морь цэрэгтэй болох маш их бодлогыг олон жил авч хэрэгжүүлсэн байдаг. Нийтийн тоолон өнөхөд 140 он гэхэд хаан улсын эзэн хаан үүдээ тухайн үед одоо хаан улсын
эдийн засгийн хүч чадалч бас жоохон сайжирцсан тий. Ийм багт үүдийн хаан бол одоо хүндүгээс мүүлчээс маш их морь худалдаж аваад олон жилийн туршид энийгээ сургаад хүмүүсээ сургаад бүр хүнүү нар хүртэлтэнд очиж тэр барьцрыг сургаж ирсэн байгаа байхгүй баримтаас үсгэд. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр хүннүүгийн цэрэг хатуу сахилга баттай, төвлөрсөн удирдлагатай байсан бөгөөд цэргийн зохион байгуулалт нь Овог аймгийн бүтэцтэй уялдан хөгжсөн байдаг. Ялангуяа модон шаниугийн үед хүннүүгийн цэргийн хүчин чадал эрс бэхжиж, төвлөрсөн захиргаа, нэгдсэн удирдлагын тогтолцоо бүрэлдэн тогтсон гэж судлаачид үздэг. Тэрээр дотоодын зөрчлийг нэгтгэж, цэргийн хүчийг төвлөрүүлснээр хүннүү гүрнийг бүс нутгийн хэмжээнд ноёрхох төвшөнд хүргэсэн юм. Иймээс хүннүү гүрний үеийн цэргийн түүх нь Монгол цэргийн урлаг, зохион байгуулалтын анхны төлөвшлийн үе хэмээн үнэлэгддэг. Байлдааны тактикийн талаар бас сурвалжууд мэдээнүүд үлдсэн байдаг. Салхи мэт ингэж бөөгнөрөөд тэгээд цахилгаан мэт ингэж маш хурдан таран алга болдог. Хан улсын нэг бас төвчийн битснэр болохоор зэрэг тариачид одоо ингэ тариан талбайтай байж хатан ч юм уу юу ч ингэ сэхэ авч амжаагүй те ямар ч юм мэдгүй байжхад маш хурдтай довтолж орж ирээд сэхэ авч ингэ бөөгнөрхийн завдлагууд зад нэг олзоо аваад буцаа гараа явчихдаг байсан гинж бичиж байгаа. Нэгсэнтэй энэ байлдааны гол тактик нөгөө одоогийн 13 дугаар зууны үед хэрэгжилсэн бас монголчуудын өдөж хөдлөх гэдэг. Нэгсэндээ араасаа хөөлгөө те тэгээд хүчээ хоригдлуулсан газар агаачингуудаа эргэж буцаа цогтөг. Энэ даргаыг маш их хэрэгжилж байсан байдаг. Энэ бол шууд 13 дугаар зууны монголчууд бас олон улстай очсон. За дараагийн Сянби жужаанууд ч бас хэрэгжилсэн байгаа шүү дээ нэг те. Довтлохдоо тэргэл сартаа үед довтлоод царын хуучтаа цэргээ татдаг гэж ингэж. Тэгэхээр бас ингээд дайн байлдаан хийхдээ гариг хэрэгсийн байдлыг бас хагардаг ажигладаг байсан гэсэн үг шүү дээ. Тэр нь тохируулдаг байсан гэх юм уу? Харанхуй шөнөөр дайсны цэргийн өмнө гүн унуул нүх ухаад тэгээд тэр нүхэндээ бас унгаадаг тийм бас тактик хэрэгжилжсэн гэдэг. Бас нөгөө 13 дугаар зууны үед байсан задын арга гэж байдаг тий. Тэрийг хүртэл ингэж хэрэгжилжсэн гэдэг. Ер нь хүннүү цэргийн байлдааны арга тактик бол маш ариун баялаг. Ер нь энэ нь бол хойшдын монголчууд л залгамжлаад очсон юм байна гэдэг юм бодол бол төрдөг байхгүй. Гол тактик нь болохоор эсрэг этгээдийн зэрэг одоо нутгийн гүнрүү довтлоод ороод ирлээ шүү дээ. Тэгэхэд бол нүүдэлчин хүмүүс чинь ингээд байрын суурийн суудаггүй те шаварлцсан байшин сав байдаггүй учраас хамаг гэр ачаа хамаг юм аваад нутгийн гүнрүү нүгэ авчдаг. Тэнгүүт одоо тодорхой хэмжээний хүнсээ базаагаад ирсэн эсрэг этгээдийн цэрэг дайсны цэргүүд тэр хоол явах замдаа хоол хүнсэн дуусах, эцэж ядрах байдал ороод буцаж явах тохиолдлууд бас маш их байдаг байсан. Энэ бол бас хүнүүгийн бас нэг том тактик те. Мөн хүндөөдөр дайн байлдаанд явахдаа гэр цэрэг гэж юм байсан. Энэ болохоор зэрэг эхнэр хүүхдээ аваад явна гэсэн үг. Тэгээд тэр нь араас нь дагаж яваад одоо хоол хүнсний бүгдийг базаадаг, одоо бүх артлыг даадаг. Ийм гэтээ бас сурвалжид бичсэн бол хүнөө эмгтээчүүд ч гэсэн шаардлагатай тохиолдол гарахад бүгд харваж чаддаг, морь унжаад харваж чаддаг бас эрчүүдтэй ч дутгааргүй юм эрлэхэд дайчин байсан гэж бичсэн байдаг. Энд нэг их сони эмнэлэхэд бас хүнүүд тэтгэх гэрлэлт буюу одоо ливерат гэж нэг юм ёс байсан. Овгийн байгууллага үлдэгдэл ёс байсан шүү дээ. Энэ одоо одоогийн өнцгөөс харахад сонин сонсогдохч тухайн үедээ тэр нүүдэлчдийн нийгэмд яг л зөгцсөн. Нэгсэндээ эцэг нь ч юм уу ах トゥ нь өнгөрөнгүүт дайн байлдаан те үлдсэн ах トゥ нь одоо тэр хойд их хийгээ ч юм уу нэг үлдсэн бэргнийгээ өнчөж хоссон үр хөвгтөдтэй бүгдийг нь аваад өөр ихнэр болгоод нэг өөрөө тэр хүн тэтгээд аваад явдаг гэсэн үг. Энэ нь болохоор зэрэг дайн байлдаанд явсан цэргүүдийн сэтгэл санаач гэсэн бас жоохон тайван байхаа тий. За би өргөдөвч миний ард үлдсэн ихнэр хүүхдийн минь хараад аваад явчих хүн байгаа шүү гэдэг ийм бодолтойгоо бас дайнд орж байгаа хгүй. Энд чинь бас яалтаа болоход болох нөлөөлж исэн тийм ээ. Мөн одоо цэргүүдэд урамшуулах маягаар олсон олсноос бас өгдөг байсан байгаа. Шани модон шани. Ингээд бол хүнүүгийн тактикийн талаар ярих юм бол энэ мэт бас олон юм ярьж болно. Хятадын сурвалжуудад давс төмрийн бодлого гэх сурвалжууд бас бичсэн байдаг. Хүнүү нар бол ерөөсөө нэг доор ерөөсөө барьж явах ямар ч арга байхгүй. Эднэрийг наадвалч ингээл ерөөсөө цахилгаан шиг орж ирээл тараад бутаад алга болдог штэ. Нэгэн цагт хүнрүүг барьж аваад тогтоон барих арга байхгүй шүү. Бид нар ер нь л яаж дэлгэхэд хэцүү шүү гэсэн юм утгатай юм бас сурвалжид бичиж үлдээсэн байдаг. Ингээд бол хүнүүгийн байлдааны арга тактик хожимын 13 дугаар зууны их Монгол улсын үед хүртэл үргэлжлээд хүннүүгүрэн задран унсны дараа Төв Азид нүүдэлчдийн төр цэргийн уламжлал тасраагүй үргэлжилсэн юм. Сямби улс, Жужаан улс, Түргийн хаант улс зэрэг улсууд морин цэрэгт тулгуурласан зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог улам хөгжүүлжээ. Ийхүү нүүдэлчдийн цэргийн уламжлал үеэс үед баяжин хөгжсөөр 13 дугаар зуунд их Монгол улс байгуулагдах түүхэн үндэс бүрдсэн байна. Энэ үед одоо Монголын эзэдгүүрэн бий болж
эзэнт гүрний айрын бий болсон. Энэ үед Монголын цэрэг зэвсэг хүчин бол өөрийн гэсэн өвөрмөц стратегтэй. Энэ өвөрмөц стратеги тактик арга барилаараа бас дэлхийн цэргийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Үүний нэг онцлог нь бол маш өндөр хурдтай маневрлаг юм хөдөлгөөтэй морин цэрэгтэй байсан. За мөн цэргийн урлагтаа одоо цэргийн тактикийн ажиллагааны янз бүрийн тактикууд их өргөн хэмжээгээр Чингис хааны цэрэг хэрэгэлдэг байсан. Жишээлбэл ухралтын тактик гэдэг сэтгэл зүйн ажиллагааг одоо сөрөг талдаа бол цэргийн сэтгэл зүйн ажиллагааг идэвхтэй явуулж одоо айлгын суддуулагчгаар өнөө үеийн хэллэгээр бол одоо мэдээллийн ийм ажиллагааг бол маш их сайн явуулдаг байсан. Дээр нь бол газар орны онцлог, тухайн одоо дайсагч талын нөхцөл байдал, газар орны онцлогийг их сайн судалдаг байсан. Энэгээр бол манай Монгол цэргийн шинэ ухаанд оруулж байгаа бас нэг том өвөрмөц хувь нэмэр гэж ингэж үзэж байгаа юм. Чингис хааны агуу гайхамшиг нь юу гэхээр одоо эх орондоо одоогийн Монголынхаа нутаг дээр 26 байлдаа хийсэн. Нэг ялгадаж бусд нь ялсан. Тэгээд 1206 онд их Монгол улсаа байгуулсан. Их Монгол улсаа байгуулад бүр хизэнээс одоо 2000 жилийн өмнөөс одоо хан улстай, Гятадын хан улстай зөрчилтөөр явсаар байлцаар ирсэн. 1211 онд Чингис хаан урд нь Тангадыг байлцсан. Яагаад гэвэл энийг ярьж нэгтэр энэ монголчууд яагаад тийм одоо Аз Европ гэлсэн аяндаа хийсэн бэ гэдэг. Их Монгол улсаа байгуулсан чинь Хэрэдийн Ван хааны хүү энтэр нь Тангууд гараа явцсан. Тангуудны одооны Шинжаан. Одооны Шинжаан Тангууд болж гэж байсан. Тэр нь дайсныг оргонуулсан. Хэрвээ одоо миний дайсныг оргонуулсан хүн бол миний дайс. Тэгээд тэнд дай хийсэн. 1205 онд. Тангуудыг одоо ингээд буулгаж аваад тэгсэн чинь зөрчтийн алтан ус. Тэгээд манай урд хэлээр, зүүн урд хэлээр байсан зөрчтийн алтан ус. Тэр чинь манж шүү дээ. Манжи чинь монголчууд нэг 150 жил эрхшээгээд дараа нь манжууд 220 жил Монголыг эрхшээсэн. Түүх ингэж иргэдэг. Түүх татдаг. Монголын нууц товчоонд хүчээ нэгтгэж журамлан захирч чадваас холыг эзэлж чадна хэмээн өгүүлсэн нь тухайн үеийн цэргийн зохион байгуулалтын гол зарчмыг илэрхийлдэг. Их Монгол улс байгуулагдсанаар энэ зохион байгуулалт төрийн бодлогын төвшөнд хүрч Монгол цэрэг дэлхийн түүхэнд шинэ үеийг нээсэн юм. Аливаа үндэсэнд хамгийн үнэтэй цэнтэй юм бол тусгаар тогтнол, эрх чөлөө. Тэр тусмаа монголчууд бол эрх чөлөөнд дуртай. Адуутайгаа хамт явдаг. За Баруун аймагтын гэхлээр чинь одоо Сартуул гээд одоо нэг станууд байна шүү дээ. Тэрийг одоо эдгэнсэн орн байсан. Энд ингээд хоёулаа Бээжингийн дэргэд багт нь Чингис хаанд илч ирээд тэгээд одоо сайхан тайван амьдрья. Одоо торгоны замаараа худалдаа хөгжүүлье. Хоёулаа гэсэн чинь Чингис хааны 450 одоо ачаа тэмээ явуулсан чинь барайд алдсан. Тэгэхэд одоо ухаандан чинь өөрийнхөө тэр олон сайхан худалдаачид тэр сайхан элчүүдийг алуурчгаа зүгээр суух уу? Суухгүй шүү дээ. Олон улсын харилцааны нэг тийм байгаа юм. Тэгэл одоо Чингис хаан одооны станууд одоо тэр үчин 20 эзэн гэж байсан. Тэнтэнд явсан. Ялсан. Тэгэл одоо ингээд Монголын аян дайны шалтгаан юу гэсэн гэхээр өөрийнхөө тусгай тогтлыг хамгаалах. Өөрийнхөө үндэснийг хамгаалах. Ийм л юм одоо явсан миний одоо 30 хэдэн жилийн суулгаар гардгийг.
Инг тайвныг тогтоох. Монголын амар амгалан гэж байгаа шүү дээ одоо. Пан-монголизмын амар амгалан. Тэр монголчууд чинь зарим улсууд алан хядаад байна гэж байна. Тэр нь хотлоо байхгүй юу? Ухаантай Самарканд байна одоо. Өзбект. Тэнд одоо 10 төмөн хүнийг алсна гэдгийг. Тэрийн бичсэн хүн Жөөний гэдэг. Манай хар харанд ирж сууж ясан хүн 2 жил суугаад явсан. Тэг чин хэлээд номын ингээд уншихад одоо хондоо Чингис хаан Монголыг магтаж доогуур нь хэдэн төмөн хүнийг алсан шүү дээ гэж доогуур бичсэн шүү дээ. Тэр чин монголчуудын эсрэг исламын шашинтан улсуудаа босгох тийм арга зайлах вандан зохиолж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр манайхан тэрийн социализм үед бол их одоо шүтэж Чингис хаана гэсэн улс удаачныг хэлмэгдүүлж явлаа штэ. Одоо Монголын эзэн төгөрөн гэдэг чинь байна штэ. 5 улсаар бүтнэ. Цагаатан улс. Одоо энэ Казахстаны адлын тархтай хавьд байсан. Тэрний цаана Иран, Иракийг одоо цагирч явсан хөлөг Хөвлийн хааны баг дүүштэй. Тэнд ил хаан туулсыг байгуулсан Монгол. За ингээд эргээд Оросд Алтан ордон гурж байгуулсан. 1600 он хүртэл монголчууд Оросын эзэмшил. Гэхдээ тэднийг дарлаагүй монголчууд Москваг тойруулж Оросыг Орос болгосон хүн Монгол. За урагшаан хэлэхэд Хятадын одоо энэ их агуу орн биш. Тэрийг хэн яасан? Хөвлийн хаан тэрний одоо залгамжчдад энэ Хятадыг ийм одоо нэгдмэл улс болгосон. Нааш эрэхтэр Яван улс гэдэг юм аа. Хөвлийн хааны Яван улс. Голонд нь хар хорин төвтэй Монгол улс байсаар байсан. Монголын эдэн тгүрэн гэдгийг бол одоо дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Дэлхийн цэргийн төвхөнд Монгол шиг тэр нэр томьёотой орон байхгүй юм байл. Ер нь дэлхийн шинжлэх ухаан юунаас эхэлсэн? Цэргээс эхэлсэн. Бие хамгаалах. Одоо нутгийн шалдан улсууд тийм ээ. Тэгэл агуу намдрын нөгөө овгаа хамгаална, үр хүүхдээ хамгаална. Дэлхийн анхны шинжлэх ухаан цэргийн шинжлэх ухаан. Тийм учраас одоо хүрэл шинжлэх ухааны тэргэн ололт нь хамгийн түрүүн цэрэгт тэрон тэргээл байж штэ хөнгүүгээр байлдаг. Тэр чинь одоо дэлхийн шинжлэх ухааны төрөөчийн ололт нь цэрэгт ирдэг. 13 дугаар зуунд их Монгол улс байгуулагдаж хүннүү, түрэг зэрэг нүүдэлчдийн цэргийн уламжлал төвлөрсөн систем болон хөгжсөн. Чингис хаан морин цэргийн хурд 10-ын зохион байгуулалт Сахилга Батыг нэгтгэн цэргийн хүчийг оновчтой ашигласан билээ. Үндсэндээ энэ үед үндэсний цэрэг армийн суурь бий болсон гэж үздэг. За 1911-ээс 12 он бол одоо үндсэндээ бид нар үндэсний цэрэг армитай болох суурь эхлэлийн үе тавигдсан бөгөөд энэ үед үндсэндээ бид бол одоо байнгын цэрэгтэй дайсалгааны тогтолцоотой ийм болох нөхцөл байдал бол бүрдсэн. Энэ нь бол орчин үеийн армийн суурь эхлэн байсан гэж ингэж үздэг. Энэ уламжлал ардын журамт цэрэгт шилжиж 17-оос 18 дугаар зуунд нутаг дэвсгэр хил хамгаалалт дотоод тогтвортой байдлыг хангах үндсэн суурь болсон юм. Ийхүү хүннүүгийн үеэс эхэлсэн Монгол цэргийн уламжлал, дундад зууны зохион байгуулалт, их Монгол улсын төвлөрсөн цэргийн систем нь Монгол ардын журамт цэрэг гэсэн шинэ шатанд шилжиж өнөөгийн зэвсэгт хүчний үндсэн суурийг тавьсан түүхэн замнал болсон юм. За дараагийн үе нь бол үндсэндээ 21 оноос ерөнхий тоймоор наваад үзсэн бол яг бид нар 90 он хүртэл гэж авч үзэж болно л да. Энэ үед бол бид нар өнөөдөр манай цэрэг зэвсэгт хүчний байгуулалт бол үндсэндээ Европ маягтай тэр тусмаа
Оросын зөвлөлт холбоот улс тэр үеийн загвараар хөгжсөн ийм орчин үеийн армийн суурь тавигдсан. Тэгээ үндсэндээ тэр үед манай зэвсэгтгчин ер нь улс орны маань батлан хамгаалах бодлого бол үндсэндээ бол одоо хамтын хамгаалалтын ийм тогтолцоотой. Зөвлөлт холбоот улсын тусламж тэдний цэргийн мэрэгчлэнүүд тэдний одоо цэрэг техник дээр тулгуурсан орчин армийн үнд суу тавигдаад энэ маань үндсэндээ ингээд 90 он хүртэл явагдсан. Монгол ардын журамт цэргийн тухайн цаг үедээ бол яг эрх чөлөөний хөдөлгөөнөөр Монгол улсад одоо тусгай тонолыг авчрах анхны үндэс суурийг тавьж өгсөн. Үүнтэй холбогдуулаад Монгол ардын журамт цэрэг Монгол ардын намын бие бүрэлдэхүүн одоо ерөнхийдөө бол яг 1921 оны 3 сараас эхлээд төв засгийн газраа байгуулж одоо шийдвэр тогтоолуудыг гаргаж ирсэн. Үүнтэй холбогдуулаад ерөнхийдөө бол Хягт хотод бөөгнөрсөн гамингийн цэргийг устгах одоо байлдааны ажиллагааг одоо боловсруулж үр дүнтэй зохион байгуулахын тулд зөвлөлт холбоот улстай одоо хамтран байлдааны төлөвлөгөө боловсруулсан байна. Мэдээж үүний өмнө бол цэрэг хилцүүлэх журамт цэргийг байгуулах асуудал тулгарсан. Үүнтэй холбогдуулаад Сүхбаатар тэргүүтээ журамт цэргийн бие бүрэлдэхүүн одоо сэлэнг болон бусад газруудад одоо цэрэг хилцүүлэх ажиллагаа явуулж гисэн. Байлдааны ажиллагаа явагдахаас өмнө ардын журамт цэрэгт бол 400 орчим цэргийн албаа сайн зураараа хилцэж нэгдсэн байгаа. За тэр нь мэдээж гол бүрэлдэхүүн хэсэг нь бол яг Богдант Монгол улсын үед бол цэргийн албаа хайжсэн албаа агшид болон одоо анчин гөрөөчин тий янз бүрийн нөхдүүд одоо эх орныхоо тусгай тохиолдлын төлөө тэмцэх ариун сэтгэлтэйгээр одоо нэгдэн нийлж байсан. Үүний хүчээр ч гэсэндээ одоо баг хүчээр Хягт хотыг одоо хориглож байсан одоо гамин цэргийн эсрэг одоо байлдааны ажиллагаа төлөвлөгөөтэй сайн зохион байгуулж явуулсны үр дүнд яг 3 сарын 18-нд одоо Хягт хотыг одоо Монгол ардын журамт цэрэг одоо эзлэж түүхийн ялдаа байгуулж байсан түүхтэй. Мэдээж улмаар цаашаа 7 дугаар сарын 8-нд одоо нийслэх хүрээнд Монгол ардын журамт цэргийн бие бүрэлдэхүүн орж ирж эзлэн авч одоо ардын төр засгийн газраа байгуулсан. Үүнтэй холбогдуулаад 7 сарын 11-ний өдөр Хягт хотноо бэлэг сайхан бодоо Жанжин Сүхбаатарын гэргий янжмаагаар ахлуулсан төлөөлөгч нар нийслэл төрөг эзлэн авсантай холбогдуулаад Ялдын баярыг одоо Хягт хотод салдаат толгой буюу цэрэг толгоон дээр одоо овоо дахих зан үйлийг хийж одоо наадам зохион байгуулж явуулсан. За үүнтэй холбогдуулаад нөгөө Монгол ардын хувьсгалын наадам цэргийн наадам гэдэг нэршил бий болж одоо жил бүрийн одоо бид нар одоо 1921 оноос өнөөдрийг хүртэл одоо ардын хувьсгалын наадам гэдэг наадмыг одоо жил бүрийн 7 сарын 11-ний өдөр явуулдаг. Энэхүү түүхтэй бол сашгүй холбоотой юм аа. За үүнээс гадна морин цэргээс механикжуулах цэрэг бий болгох үйл явц 1924 оноос эрчимтэй явагдаж ирсэн. За үүний тод жишээ бол 1932 онд Монгол ардын хувьсгал цэргийг шинээр өргөдгсөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулаад нийт 2 корпусыг байгуулсан байна. За нэг корпус нь мэдээж 2 морьт дивизтэй. 2 морьт дивизийн дотроо 2 морин хорооноос бүрддэг. Хуйгт дивизион, Японы дивизион, хуйгт дивизионууд гэсэн зохион байгуулалтаар байгуулагдж байсан түүхтэй. Тухайн цаг үед Монгол улсын гадаад дотоод нөхцөл байдал тогтворгүй болж ирсэн. За үүний нэгэн жишээг бол одоо та бид нар одоо бүгдөө сайн мэдж байгаа. Түүхэнд 1932 оны баруун нутгийн зэвсэгт бослого хэмээх хөдөлгөөн өрнөсөн. Ард иргэдийн дунд засгийн эсрэг хөдөлгөөн өрнөсөн. Энэхүү хөдөлгөөний эсрэг бол Монгол ардын хувьсгал цэргийн 1-р морьт дивиз, 10-р морьт дивизүүд үүрэг гүйцэтгэж таслан зогсоож чадсан байгаа. Үүний дараа баруун хэллэгийн Шинжаан угрын босхын үйл ажиллагаа бас Монгол улсын баруун хэлний хязгаарт үйл ажиллагаа эрчимжиж гисэн. Ингээ Монгол улсын баруун хэлний хязгаар тогтворгүй байсан. Үүнтэй холбогдуулаад Хятадын нутаг дэвсгэр Маньчжоугийн засгийн газар хэмээх Японы тоглоомын засгийн газар байгуулагдсан. За ингээ мэдээж нөгөө тоглоомын засгийн газар чинь стратеги оперативын төвчнийхөө бодлого, улс төрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхийн тулд гадаад дотоодын үйл ажиллагаа одоо төрөмгийлэх үйл ажиллагаа, тагнуулын үйл ажиллагааг Монгол улс руу одоо эрчимтэй зохион байгуулж явуулж байсан. Үүний
тод жишээ бол 1939 оны Алхын голын дайн байна. За энэ дайн болох нөхцөл байдал бол ерөнхийдөө бол 1932 оноос л улбаатай гэж одоо манай төгсч үздэг, цэргийн төгсч үздэг. За ингээд 1939 оны Алх голын байлдааны ажиллагаанд Монгол Ардын хувьсгал цэргийн 8575 цэргийн албагч оролцож Монгол улсын тусгай тагнал эрхчлөөний хөтөлөө бас зөвлөлт холбоот улсын улаан армийн зэргүүтээ мөр зэрэгцэн байлдаж тусгай тагналынхаа төлөө тэмцэж байсан. За энэ Алх голын дайнаас Монгол Ардын хожимо Монгол Ардын бүгд найрамдах Монгол Ард улсын бааtruуд бол олноороо төрөн гарсан түүхтэй. Үүний дараа 1945 оны чөлөөлөлт дайн гэж Монгол улс өөр Монголын ахын дүүс мөн Хятадын ард түмнийг Японы дарангууллаас чөлөөлөхийн төлөө тэмцсэн байлдааны ажиллагаа ордог. За энэхүү байлдааны ажиллагаа бол Монголын талаас 21318 цэргийн албагч оролцсон түүхтэй байдаг. Монгол Ардын хувьсгал цэргийн морд дивизүүдийг нэг цувраа хуйгт болон моторжуулсан анги салбаруудыг 2-р цувраагаар байлдааны ажиллагаанд оруулсан түүхтэй байдаг. За 1-р цувраанд оролцсон Монгол Ардын хувьсгал цэргийн морд дивизүүд бол ерөнхийдөө 950 км марш үлдэж байлдааны ажиллагаанд оролцсон түүхтэй байдаг. За энэхүү байлдааны ажиллагаанд оролцох хугацаанд стратегийн ач холбогдолтой 4 томоохон хот суурин газрыг эзлэн авч байсан түүхтэй. За мөн дээрэс нь том жижиг 17-8 гацаа суурин тосготыг бол эзэлж одоо төрмийлэгчдээс авч ирсэн байгаа. Мөн дээрэс нь нөгөө 2-р цувраагаар явсан хуйгт болон механикжуулсан баригадууд болохоор одоо та бидний сайн мэддэг нөгөө алдарт Жанжхүүгийн даваа Лувсан цэрэнгийн аюушийн байлддаг нөгөө Жанжхүүгийн даваанд тулгарлалтын асуудлыг ярих ёстой. Яг гэх юм бол тэн дээрээс одоо Монгол улсын ирээдүйн бааtruуд бол төрөн гарсан. Энэ байлдааны ажиллагаа болохоор 8 сарын 19-ноос 21-ний хооронд 3 өдрийн хэрүүн тулгарлалтын үр дүнд Жанжхүүгийн давааны бэхлэлтэнд байсан Япончуудыг бол монголчууд зөвлөлт холбоот улсын улаан армийн зэргүүтээ хамтран буулгаж авсан түүхтэй байдаг. Үүний үр дүнд Монгол улс бол тусгаар тохиолдлоо баталгаажуулах, цаашлаад нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр хэлсэх үе таалга нээгдсэн. Мөн тусгаар тохиолдлоо баталгаажуулахын тулд улс орон дээр олон нийтийн санал хураалтын ажиллагааг явуулж ирсэн. Үүний үр дүнд Монгол улс тусгаар тохиолдлоо 99.9% буюу 100% саналаар одоо ард түмнийхээ санал хураалтаар бол тусгаар тохиолдсон бүгд найрамдах Монгол ард улс юм хэмээн дуу нэгтгээр баталгаажуулж ирсэн түүхтэй юм. За үүний дараа дэлхийн 2-р дайны дараа бол ерөнхийдөө бол инх цагийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Монгол Ардын хувьсгал цэргийн анги салбаруудыг бол татан буулгах үйл ажиллагаа явагдаж ирсэн. Мөн дээрэс нь инхийн бүтээн байгуулалтын ажил буюу барилгын цэргийн хөгжлийн үе шат эхэлсэн. Ингээд ерөнхийдөө бол Монгол Ардын хувьсгал цэргийн анги салбаруудыг татан буулгах үед тухайн үед бол ерөнхийдөө бол 4700 гаруй цэргийн албагчид бол Монгол Ардын хувьсгал цэрэг болон хилийн цэргийн анги салбаруудад үүрэг гүйцэтгэж байсан. Тийм тав баримт байдаг. Мөн дээрэс нь барилгын цэргийн анги салбаруудыг олноор нь байгуулж инх цагийн бүтээн байгуулалтын ажил барилгын ажлууд өргөн талаастайгаар хийгдэж гисэн. Чөлөөлөлт дайнд оролцсон монголчууд хамгийн чухал зорилго байсан бол Монгол улс тусгаар тогтнолоо олон улсын том гүрнүүд хүлээн зөвшөөрөх байсан л да тэр зорилгоос амжилттай хэрэгжүүлсэн. Тухайн үед Монгол улс өөр маш хурдцаагаар цэргийн дайжлагыг зохион байгуулад тэр чөлөөлөлт дайнд оролцсон байдаг. Тэгээ яг 1945 оны 9 сарын чөлөөлөлт дайны дараа яг тухайн үеийн нөхцөл байдлаар үзэх манай тухайн Монгол Ардын хувьсгал цэрэг гэж байна. Монгол Ардын хувьсгал цэрэг тухайн үед бол 60 гаруй мянган хүний бүгд тогсон ч. Тухайн үеийн Монгол улс өөрөө хүн амын тоолох юм бол 600 мянган байсан. Энэ гадаадын хүмүүсийг бүр нийт нь оруулаад 600 хэдэн мянган. Тэгэхэд арми нь өөрөө 60 мянга 50-аас 60 мянган гэдэг бол баг нийт иргэдийнх нь 10%. Тэгээ тэр тухайн үеийн армийн 10% нийт иргэдийнхээ тэнцвэр байхаас гадна тэр чинь хөдөлмөрийн насны хамгийн их залуучууд хамгийн гол хөдөлмөр хүч. Тийм учраас 1945 оны 9 сарын 14-нд тухайн үеийн сайдрын зөвлөлөөс тогтоол гаргаад цомхтол явуулж гисэн байдаг. Цомхтлын гол зорилго нь бол ингээд цаг 50 болчлоо. Тийм учраас энэ хүн хүчийг
улс ардын аж ахуй шилжүүлэх шаардлагатай гэж бодсон. Яг цомогтолд шууд явагдаагүй л да. Энэ бол одоо нэг өдөр бүгдийг халаад тэр 60,000 хүн байсан армич тэр дорно гэж цогт хэцүү процесс. Энэ үйл явдал нөхөд бол 3 үетэй хэрэгжсэн байдгийг. Тэгээд 45-ны 12 сар хүртэл хэрэгжсэн байгаа 3 үетэй. Тухайн үед яг цэгүүдийн шууд халлаа гэж харчаагүй 1939 онд татагдаж ирсэн 39 онд цэрэг татагдаж ирсэн 150 орчим хүн байсан бол 1940 онд татагдаж ирсэн бас нэг 1500 41 онд татагдаж ирсэн бас нэг 2000 орчим хүмүүс байдیں۔ 39 онд татагдаж ирсэн цэргийн аль багшд нь болохоор халахт нь жил хагастай тэнцэх хэмжээний цалин өгсөн байдیں۔ 40 оныхт нь жилийн цалин 41 оныхт нь хагас жилийн цалин өгөөд бүгдэнд нь дээл гутал өгсөн байж хөгждөө хаалсан байдیں۔ 1947 оны 12 дугаар сард Монгол Ардын Хувьсгал намын 11 дугаар баг хурлаар анх дахь 5 жилийн төлөө гэж баталсан байдаг. Анх дахь 5 жилийн төлөө бол хүмүүс сайн санаж байвал одоо бид анх дахь 5 жилийн төлөө 2 дахь 5 жилийн дараа 3 дахь 5 жилийн төлөө гэдгийг хамгийн эхлийнх нь анх дахь 5 жилийн төлөө баталсан байдаг. Тэр тогтоолоор болохоор Монгол Ардын Хувьсгал цэргийг 50 цагийн зохион байгуулалтанд шилжүүлэхдээ бүтээн байгуулалтын ажилд оруулах хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан байдаг. Тэгээ энэ тогтоол гараад тэгээд нөгөө цомогтол явж эхэлсэн байгаа шүү дээ. Цэргийг халах хугацаа нь болохоор 3 сарын хугацаатай хэрэгжсэн бол цомогтол явуулах хугацаа бол үндсэндээ 10 жил өгүүлсэн байт. Тухайн үед хязгаарын цэрэг гэж байсан. Хязгаарын цэргийг татан буулгаад одоо хөлийн цэрэг юм да. Тэгээд татан буулгаад тухайн үе 1956 он гэхэд манай урт хил байж шүү дээ. Урт хил дээр хил тухайн хилийг манжижсэн 100 гаруй хүн үлдсэн байт. Монголч өөр айгу өргөн удам газар нутагтай газар нутагт байгаа хүмүүсийг зохион байгуулалтанд орцсон яг тийм боловсон хүчин хаана вэ гэхээр тухайн үед хувьсгал цэрэгт байсан байхгүй. Тэгээ хувьсгал цэрэгт тэр бүтээн байгуулсан тэр хүмүүсийг зориудаар ингэж оруулж ирсэн гэж байна. Хамгийн сүүлд 1945 онд болсон манай чөлөөлөлттэй байж та урагшаа манай мартын үзүүд орлооч чөлөөлөлтөнд зөвлөлтийн улаан армийн зүгтээ хамтар тий. Тэгэхэд бол манай март зэрэг одоо миний бодлоор бол хамгийн сүүлд маш их онцгой гавьяа гүйцэтгэх үүрэг гүйцэтгсэн юм аа. Нэг одоо хүннүгээс ухшилтаа март зэрэг чинь 45 оны чөлөөлөлтөнд асар их үүрэг гүйцэтгээд Хятадын өвөр Монголын ард түмнийг Японы эзэн түмэн хэлэгчээс чөлөөлөөд дэлхийн 2 дугаар зайны сүүлийг мочгсан гэж хэлж болно. За үүний дараа Монгол Ардын хувьсгал цэргийн нэр томьёо өөрчлөгдсөн, нэршил өөрчлөгдсөн. Үүнд болохоор 1953 онд Монгол Ардын цэрэг нэртэй болсон байгаа. За үүнтэй холбоотой 1964 оноос эхлээд 70-аад оны үеийг хүртэл одоо зөвлөлт холбоот улсаас одоо зэвсгэлээ техник тусламж маш их хэмжээгээр ирж одоо манай батлан хамгаалах салбар одоо хөгжих оргил үе рүүгээ явуулах үе шат эхэлсэн. За ингээд 70-аад оноос 80-аад оны хооронд Монгол Ардын цэрэг зөвлөлт холбоот улсын хамтарсан хүч одоо хээрийн сургууль, байлдааны ажиллагаа, хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургууль, команд штабын сургуулийг маш их хийж эхэлсэн түүхтэй. За зэвсгэл техникийн хувьд бол одоо Монгол улс одоо тухайн үедээ бол одоо Аз хэдий бол ерөнхийдөө бол зэвсгэл техникийн хувьд бол бараг 1 номер 2 номерт бичигддэг. Тийм хүчрхэг зэвсгэлээ техниктэй улс байлаа. За ингээд 1992 онд Монгол улсын үндсэн хуулийн 11-р зүйлийн 2 заасны дагуу Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэг хүчинтэй байна гэсэн нэр томьёо орж ирсэн. За ингээд мэдээж нөгөө Монгол Ардын цэрэг Монгол Ардын айрам гэж явж ирсэн нэр томьёо 1992 онд хуульчлагдсан, өөрчлөгдөж нэршлийн хувьд бол өөрчлөгдсөн байна. За үүнээс хойш одоо та бидний сайн мэддэг одоо зэвсэг түвшний баяр гэж яриад байгаа шүү дээ. За энэ баярын үйл ажиллагаа 1992 оноос эхэлсэн. 1995 оны 3 сард зэвсэг түвшний ерөнхий штабын даргын тушаал гарсан. Энэ дээр болохоор зэвсэг түвшний баярыг 74 жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүл сүгэ гэсэн тушаал гарсан байдаг. За ингээд энэ үеэс эхлээд зэвсэг түвшний түүхт баяруудыг одоо нэршлийнхэн дагуу тэмдэглэж эхэлсэн байна. За ингээд ерөнхийдөө бол нэг 10 гаруй жил тэмдэглэж явж байгаад 2011 оны 3 сард зэвсэг түвшний жанжин системийн даргын тушаал гарсантай холбогдуулаад Монгол цэргийн өдөр гэдэг нэршил бий болсон. 1945 он гэхэд байлдааны зорилготой айрам нийт бүрэлдэхүүний 90-ээс дээш хувь байсан. Одоо яг байлдах зориултаа тийм анги байгууллагууд. Тэгэхэд 1956 он гэхэд энэ хувь 25% хүртэл багассан байт. Нийт ихэнх нь яагаад гэвэл тухайн үед нөгөө барилгын цэргийн ангиуд шинээр байгуулагдаж эхэлсэн байна. Барилгын цэргийн ангиудыг шинээр байгуулад барилгын цэргийн ангиуд яг шинээр байгуулагдсан гэж хэлэх нь 1936 онд бүт цэргийн жанжин маршны тушаалаар анхны барилгын цэргийн сум гэж байгуулагдсан байсан.
тэдний яг тодорхой ажлууд хийжсэн бол 1946 оноос эхлээд энэ ажил барилгын цэргийн ангиуд маш идэвхтэйгээр бүх улс ардын аж ахуйг шилжээд маш их бүтээн байгуулалтыг хийсэн байгаа. 1990 он хүртэл хийсэн бүтээн байгуулалтын 80-аас 85% нь Монголын барилгын цэргийн ангиуд гүйцэтгсэн гэж үздэг. Одоо Дархан, Эрдэнэт, Улаанбаатар ер нь бүхэл хаана барилга явж тэнд бүх бүтээн байгуулалтад тэд нар оролцож ажиллаж байсан. Энэ үйл явцдаа зэрэгцээд мэдээ цэргийн сургууль бэлтгэл явж байгаа л да. Гэхдээ энэ ихэнх хүмүүсийн цэргийн сургууль төгсөөд ирсэн чинь улс ардын аж ахуйг шилжүүлээд тэнд өөр албан шударга томилдог. Тэр чинь бэлэн бэлтгэдэг байсан болцсон юм байна шүү дээ. Энд бас нэг улс ардын аж ахуйг шилжсэн 1955 оны 2 дугаар сард хуралдсан Монгол Ардын Хувьсгал намын төв ороо бүгд хурал дээрээс тушаал гарсан байдیں۔ Энэ тушаалаар яасан гэхээр хуцаа цэргийн албанд ирж байгаа байлдагчны 45 хоног тариалан дээр ажиллагаа газар тариалангийн ажил эрхлүүлж байгаас тийм тушаал гарсан байдیں۔ Бүх эндээс яг хэлж байгаа яг 1955 онд анхны тушаал гарснаас 1950 оны сүүлээр Атрийн 1-р аяг эхэлсэн байдаг. Яг Атрийн 1-р энд бас гол ажлыг манай тухайн Монгол Ардын айрам нугалж исэн төгтөө. 1960 он гарснаас хойш бас улс төр гадаад орчин нөхцөл байдлаас өөрчлөгдөд манай айрмынд дахин өргөтгөн зохион байгуулсан гэж хэлдэг. Яг тэр үеэс Монголын ардын айрам гэж хэлж байгаа юм л да. Монголын ардын айрамыг өргөтгөн зохион байгуулах шинэ нэг орсон. Тухайн үед социалист систем улсууд хоорондоо үйл ойлголцод таарамж болоод одоо Монгол зөвлөлт холбоот улс нь бүгд наймд хятад улстайгаа үзэл сурталлын хувьд улс төрийн байр суурийн хувьд жоохон таарамжгүй харьцаа үүснээс болоод ихэд бол Монгол улсад дахин Монголын ардын айрмыг өргөтгөн зохион байгуулах ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Энэ үед хамгийн шилдэг гэсэн одоо 10 жил төгс тухайн ерхий боловсрол одоо үеийн ерхий боловсрол тухайн 10 жилийн суралцж байгаа хүүхдүүд төгсөж байгаа төгснөөс хамгийн шилдэг гэсэн хүүхдүүдийг онц сурж байгаа тухайн шилдэг гэсэн хүүхдүүдийг урилгаар өрсөлдөгчгүйгээр гадаадын сургууль цэргийн сургуулиуд явсан байдаг. Тэр хүмүүсийн ихэнх нь одоо тэр урилгаар явсан хүмүүсийн ихэнх нь одоо тухайн ардын айрам одоо 90 он гарснаас цэвэртвчний үе ихэнх нь тэд нар нуурын дээр авч ирсэн байдаг. Тэр хүмүүс нь ч одоо манай айрамд одоо өдөө болт ажилласан хүмүүс ч байгаа. 1960-аас 80 оны Монголын ардын айрам бол тухайн үеийн Азда хамгийн хүчирхэг айрамтай болсон үе гэж үздэг. Яг бол тухайн үеийн одоо хамгийн шилдэг гэдэг фужингаас хамгаалах системүүд нь байлаа, онгоцууд нь байлаа, танкууд нь байлаа. Олон улсын одоо зөвлөлт холбоот улс болон зөвлөлт холбоот улсын тэр нөгөө коммунист системийн орнуудтай хамтарсан том хэрийн сургуулийг гэдэг бол тэр тухайн үед байгаагүй хамгийн том айрам 50-аас 60 мянган хүнтэй байсан юм. Буцаад яг 45 оны байлдан дайн болох үеийн хэмжээний том айрам болж задарсан гэсэн. Зэрэгтвчний аягүй том нэгжүүд бий болж байгаа гэдэг. Энэ бол манад одоо тухайн үед Монголын ардын айрам бүрэн хэмжээгээр дэлгэгдэж ажиллаж байсан тийм үйл гэж үзэж байгаа юм л да. За энэ хугацаанд бол одоо Монголын зэвсэгтвчин цэрэг айрам маань ард түмэнд одоо 39 оны дайн байлдаанд оролцож ялт байгуулсан. Ингэснээр бол манай зэвсэгтвчин бас өөрийгөө одоо ямар нэг дайсан одоо сөрөг хүчнийхээ эсрэг сөрөн дэвсгэрэх чадвартай, тэмцэх чадвартай гэдгээ бол харуулсан. За мөн дэлхийн 2 дугаар дайны үед бол одоо манай улс тэр аяараа зөвлөлтөд явуулж байгаа дайнд стратегийн дэмжлэг үзүүлж улс орон ард түмэн тэр аяараа цэрэг дайны байдалтай болж дэлхийн 2 дугаар дайнд оролцсон. Ингэснээр бол манай одоо зэвсэгтвчин Монголын ард түмэн бас тодорхой хэмжээнд дэлхийн нийтэд инх тайван тогтооход бас үнэтэй хувь нэмэр оруулсан. Ингээд 21 оноос хойш энэ 90 он хүртэлх хугацааг ингээд аваад үзэх юм бол бид нар үндсэндээ хамтын батлан хамгаалах тогтолж байгаа. За хойд хөршийнхөө зэвсэгтэй хэмнэгийн бодлогод тулгуурласан цэрэг зэвсэгтэй хэмнэгийн бодлогыг явуулж байсан. Энэ үедээ бид нар одоо хойд хөршөөсөө зөвлөлт холбоот улсаас хуучнаас нэлээд их хэмжээний тусламж зэвсэгтэй хэмнэг авахаас гадна цэргийн боловсон хүчнээ тэнд бэлтгэж сургаж байсан. Хуура замын цэргийн зэвсэгтийн үндсэн төрлийн байлдааны зэвсэгтэй хэмнэгүүдийг мөн одоо зөвлөлт холбоот улсын тусламжаар авч бүрдүүлж байсан. Тэгээ энэ үедээ бол бид үндсэндээ Аз твдээ ийм одоо орчин үеийн ийм хуура замын цэргийн хүчин зэвсэг хүчинтэй болсон байсан. Нийгэм улс төрийн энэ дэлхийн нийтийн хандлага тогтолцооны өөрчлөлтийг дагаад 90 оноос хойш бидний энэ хамтын батлан хамгаалтын маань тогтолцоо үндсэндээ байхгүй болж одоо бие даасан үндэсний цэргийн бодлого явуулах юм шаардлага хэрэгцээ бол бий болсон. Ингээд 1992 оны үндсэн хуулиар Монгол улс батлан хамгаалах одоо бүх ард түмний оролцоотойгоор улс орноо батлан хамгаална. За мэрэгжлийн одоо зэвсэг хүчинтэй байна гэдгийг бол одоо хуульчид ингэж тогтоосон.
Энэ үеэс эхлээд үндсэндээ бие даасан үндэсний цэргийн бодлого маань эхэлж эхэлсэн. 90 оны сүүлээр бол үндсэндээ энэ нөхцөл байдалтай зогсож бид одоо цэргийн шинжилгээний бодлого гэдэг том бичиг баримтыг боловсруулж, улсын хурлаар оруулж, засгийн газраар оруулж, батлуулж энэ хүрээнд үйл ажиллагаа явуулсан. За энэ явуулсан үйл ажиллагааны гол концепц нь юу байсан бэ гэхээр зэрэг бол ер нь улс орныхаа аюулгүй байдлыг бол улс төр дипломатын аргаар хангана. За зэвсэг түвшин бол өөрөө их томхон чадварлаг ийм зэвсэг түвшинтэй байна. За олон улсын хамтаа ажиллагаа ялангуяа одоо ингийн сахиулах ажиллагаанд Монголын зэвсэг түвшин оролцож дэлхийн нийтэд одоо инх тайвныг татахад хувь нэмэр оруулна гэсэн юм үндсэн концепт байр суурийг барьж цэргийн үндэсний шинжилгээний бодлого явуулж гисэн байгаа. Тэгээ энэ бодлого маань өөрөө амжилттай явагдаад өнөө хүртэл одоо Монгол цэрэг бол дэлхийн нийтэд танигдлаа. Монгол цэрэг бол одоо дэлхийн цэрэг боллоо. Олон улсын ингийн сахиулах үйл ажиллагаанд манай цэргийн албаагч идэвхтэй оролцож эхэлснээр одоо Монгол цэргийн нэр хүнд нэлээд өслөө. За үүний зэрэгцээгээр хоёр хөрштэйгээ тэнцвэртэй ийм бодлого явуул цэргийн хамтаа ажиллагаа хөгжүүлнэ гэсэн хүрээнд бол энэ Монгол цэргийн хамтаа ажиллагааг нэлээд сайн хөгжүүлж тодорхой хэмжээний амжилтанд хүрээд байна. Дээр нь манай төрийн бодлогоор бас одоо энэ олон улсын харилцаанд 3 шөршийн бодлого гэдэг бодлогыг тодорхойлсон учраас зөвхөн бид бас хоёр хөршөөс гадна 3 зуршус орнуудтай цэргийн хамтаа ажиллагааны үйл ажиллагаа хөгжүүлж энэ хүрээнд манай цэрэг зэвсэг түвшин маань нэлээд одоо чадварж ийм маягтай болж байна. Ингэж явж байгаад үндсэндээ дараа 2000 оны ихээр тавигдсан зорилгууд маань хэрэгжээд ирэнгүүт бид ямар зорилго тавьсан гэхээр одоо мэрэгжлийн чих хандлагатай чадварлаг одоо зэвсэг түвшинтэй болно гэдэг зорилготой байна. Энэ хүрээндээ бол нэлээдгүй одоо бодлогын чанартай арга хэмжээнүүд тодорхойлж авч хэлжлээ. Жишээлбэл одоо Батлан хамгаалах бодлогын үндэс гэдэг бичиг баримтыг 2015 онд шинээр боловсруулж гарлаа. За мөн орон нутгийн хамгаалтын тухай хууль, орон нутгийн хамгаалтын үжил баримтлал гэсэн шинэ концепт үжил баримтлалуудыг гаргаж тавьж үүнийг хэрэгжүүлэх ажлуудыг явуулж байна. За энэ хүрээнд өнөөдөр манай үндэсний цэргийн бодлого, үндэсний зэвсэг түвшин маань өөрийгөө хамгаалах онл одоо бодлогод тулгуурлаад идэвхтэй юм хөгжлийн хавь шатанд ороод явж байна. Орчин цагийн зэвсэг түвшин байгуулсан 105 жилийн гэж хэлж штэ тий. Яг манай армиг ярих юм бол ер нь хүн төрөлхтний түүхийг ярих юм бол цэрэг армиг л ярина яаж утсан. Одоо бид нар чинь эхлээд хөрөл зэвсгийн үе тий чулуун зэвсгийн үе гэдэг ингэж явж байгаа. Тэр чинь зэвсэг л ярьж байгаа. Ялгаагүй тэр хүний үеийг төлөөлдөг гэж. Дараа нь хурдан буу ингээд гарч явсан ингээ бууны одоо цөмийн зэвсгийн үе байж одоо мэдээллийн ингээ кибер авилгууд иж балгаагүй нэг зэвсгэл дайны хэлбэр болоод байна шүү дээ. Энэ яг хүний төлөвлөлтний бүх үеийг тэгж төсөөлдөг. А бид нар ягаад орчин цагийн зэвсэг түвшин гэж үзэж байгаа вэ гэхээр 1911 онд бид нар айрууд манай цэрэгтэй байсан 1800 онд байсан бид нар 1915 онд 500-ын байлдааг явахдаа бид нар байсан. А бид нар ягаад орчин цагийн зэвсэг түвшин гэдгээд 105 хэмжээд байгаа гэдэг бол юм баггүй. 1921 онд бид нар анх удаа манай цэргийн зохион байгуулалт нь яг орчин үеийн цэргийн зохион байгуулалт руу орж ирсэн. Өмнө 110-т гэдэг илүү нөгөө хүнд тулгуурлаад байжсэн систем байсан мод 110-т 1000 гэдэг юм уу те эсвэл ингээд зүүн талын баруун талын юм тийм зохион байгуулалт орж 1921 онд бид нар албан ёсоор тасаг салаа тоот гэдэг нэг зүйл шийдэж байгаа. Тэгээ орчин үеийн армид яг тийм байд. Ягаад тасаг заавалж байх хэвээр тоот гэдэг нь 3-4 яг юун зориулсан тоот гэж хэлж байгаа. Тэр орчин үеийн зэвсгэлдээ зориулсан бий бүрдэх юм баггүй зохион байгуулалтгүй. Яг тийм бид нар орчин үеийн зэвсгчин байгуулсан 105 гэж хэлж байгаа. Олон зуун жилийн өмнөх Монгол цэргүүдийн эр зэрэг, цэргийн урлагийн гайхамшиг, домог болсон дайн тулалдааны амжилт, бидний өвгдээдсийн баатарлаг төөх, үеийн үед үргэлжлэн цэцэглэж, өсөн дэвжиж, шин цаг үеийн түүх шастар бичигдсээр байна. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалда хэмээдэг. Монгол цэргийн уламжлал нь дэг журам, захирагдах ёс, хамтын хариуцлагад тулгуурлаж ирсэн бөгөөд цэргийн ёс суртахуун нь эх орондоо үнэнч байх, анд нөхдөө хамгаалах, тушаалыг чанд биелүүлэх зарчимд тулгуурладаг. Цэрэг хүний ёс суртахуун нь байлдааны талбарт төдийгүй энх цагт ч нийгмийн тогтвортой байдлын баталгаа болдог. Бидэд эзэн Чингис хаанасаа доошоо өдийг хүртэл ингээд Монгол цэргийн уламжлалыг ингээд хамгаалж өдийг хүртэл ингээд авч яваа гэж бодож байгаа. Энэ
ялангуяа Монгол цэргүүд илүү дэсвэр хатуужилтай, илүү юмд гархаа, хурдан сурдаг. Тэр зүйлүүд нь айгүй бахархалтай байдаг юм уу? Өв уламжлалаа сахиж явдаг. Мөн эх орны бодол, эх орон гэвэл тэгэл нутаг усл бодогддог байсан. Энэ дэрс нэр бол шал өөр бодолтой болсон. Миний хайрлж хамгаалж байгаа манай Монгол газар нутаг дээр байгаа бүхэл зүйл тэр бүгдийг эх орон гэнэ. Тэр бүгдээ хайрлж явах хэрэгтэй. Манай өвөг дээдс өөрсдийнхөө аймаар золиослж бидэнд эрхчлөөтэй байх эх орныг үлдээсэн. Тэгээд энэ эх орноо цаашд үр хойжтой ингээ үлдээхийн тулд өөрсдийнхөө хийж чадах нэг ч болтгой юмар нь тусалж явах хэрэгтэй гэж бод. Ингээд үндсэндээ бол манай зэвсэг түвшин маань шинэ үеийнхаа энэ одоо өөрийгөө хамгаалах одоо зэвсэг түвшний бодлоготой тулгуурласан шинэ үеийн одоо зэвсэг түвшний энэ бодлого стратеги хэрэгжүүлж байна. Энэ нь одоо юу юм гэхээр миний түрүүний хэлдэг төрийн цэргийн байгууллагуудын сөрөн дэвсгэрлийн чадварыг бэхжүүлэх, үүнийгээ дагалдаад аюулгүй улс төр дипломатын аргаар хангах инхийг эрхэмлсэн гадаад бодлого явуулна гэдэг. Энэ бүхнээс ингээд дүгнэлтийгэд үзэх юм бол өнөөдөр манай зэвсэг түвшний үйл ажиллагаа маань хүч хэрэглэхээс илүүтэйгүй улс төр дипломатын аргаар үйл ажиллагааг явуулах, харилцан ойлголцох, цэргийн итгэлчлэлийг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааны талаар одоо хөрс бол орнууд болон энэ олон улсын байгууллагуудтай нээлттэй харилцах, итгэлчлэлийг бэхжүүлэх гэсэн энэ зорилго зарчим дээр ингээ явж байна. За дээр нь манай зэвсэг түвшний ер нь аюулгүй байдлын бодлогод бас нэг том манай төрийн барьж байгаа концепц бол одоо цөмийн зэвсэггүй бүс нутаг болно гэдэг нэг юм концепт төшүүлээд энийг нэгдсэн үндэсний байгууллагын холбогдуулан өнөөдөр хилжүүл дэмжүүлээд ингээд явж байгаа. Тэгээ энэ бидний явуулж байгаа энэ Монгол цэргийг бэхжүүлэх, улс орныхаа аюулгүй байдлыг хангахын бодлогуудыг маань энэ дэлхийн олон нийт манай хоёр хөршүүд бас хүлээн зөвшөөрж ингээд дэмжиж байгаа. Энэ бол одоо өнөөдөр 105 жил болсон энэ зэвсэг түвшнийхээ түүхийн ярьж байхад бол бид нар энэ хугацаанд олсон бас нэг том амжилтаа. Тэгээ энэгээр бол бид бас бахархаж ингэж явах учиртай. Ер нь манай түүхийг ингээд аваад үзэх юм бол Монголын төр өөрөө төр цэргийн нэгдмэл тогтолцоотой явж ирсэн. Тэгээ энэ чанар, энэ уламжлалаа бас бид нар хадгалаад өнөөдөр үдээд зэрэгтэй хөгжиж ингэж явж байна. Тийм учраас сая төрийн бодлогоор бол бас манай зэвсэг түвшнийг өнөө үеийн тавьж байгаа шаардлага, ялангуяа энэ технологийн 90 дунд нийцүүлж өөрчлөх энэ бодлого концепцуудыг гаргаад энэ хүрээнд одоо батлан хамгаалах манай зэвсэг түвшний жанжистаавын зүгээс технологийн өөрчлөлтүүдийг нэвтрүүлэх, шинэ зэвсэгэл техникийг бий болгох гэсэн энэ арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. 2 жилийн өмнө авсан судалгаа байсан. Ерхий боловсролын сургалтаас авсан судалгаа байсан. Тэнд эх орноороо бахархдаггүй гэж асуулт байсан. Бараг 90-с дээш хүн бахардгаа. Юугаараа бахархдаг гэхээр Чингисийн түүхээрээ гэдэг ч юм уу. Тэгээд байгаль эх орноороо бахархдаг ч юм уу. Энэ бахархлуудыг өдөөж өгөх хэрэгтэй байхгүй. Хамгийн чухал үс нь бол энэ бахархлаар өдөөжж цэрэг эх оронж үзэл дэмжин. Энэ бахархлыг өдөөж өгөөд тэрэн дээрээс суурлаад эх оронж хүмүүд юу байх хэвээр. Хамгийн түрүүнд өөртөө оногдсон үүргээ биелүүлж, иргэний үүргээ аягүй сайн биелүүлж явах хэвээр. Монгол цэргийн эрхэмлэх одоо үнд зүйл гэдэг бол манай цэргийн албаа, цэрэг хүн бол одоо тангар хүргэдэг. Тэр тангараг дотоо улс орныхаа аюулгүй байдлыг бол одоо сахин хамгаална. Ялангуяа манай зэвсэг түвшний үндсэн гол үүрэг бол улсынхаа бүрийн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны одоо халдлага төрөмгөлөөс хамгаалах юм үүрэгтэй. Энэ чанараараа бол одоо бидний үндсэн үүрэг гэж ойлгож байгаа. Тэр үүргээс манай цэргийн албаа хагас бол тангаргаараа илэрхийлж ингээд тангаргалдаг. Цэргийн тангараг бол залуучуудад цэрэг эх оронж үзэл, хүмүүжил олгоход чухал байр суурийг эзэлнэ. Цэргийн тангарагт эх орон ард түмэндээ үнэнчийн баталгаа гаргаж, ам биеэ үл хайрлан хэмээн андгаалсан байдаг нь амьд явах эрх ашигаас давсан эрх ашиг бол эх орон юм гэсэн үдэл санааг илэрхийлдэг. Цэрэг эх орончдын хувьд хамгийн их сэтгэл догтлуулсан мөч өдөр тутмын бэлтгэл сургуулилт цэргийн албанаас сурсан үнэт зүйлсийнхээ талаар ийхүү ярьж байлаа. Бахархалтай мөч нь тангараг өргөх өдөр байсан. Тангараг өргөөд
босч явахдаа би өөрөөр бахархсан. Эрүүл мэндээр би хаагаараа ингээд тэнцээд гараад ирсэн гарч ирээд Одоо ингээд эх орны хүү боллоо. За цэрэг эх орон чөлөөний хувьд бол ер нь манай зэвсэг төвчин байгуулагчсан цаг үеэсээ эхлээд ер нь цэрэг эх оронч үзэл санаан дээр тулгуурлаж явж исэн. Их хэдэн Чингис хааны үеэс одоо Монгол цэрэг үүссэн. За мөн дараа нь энэ 11 12 оны эрхчлөөний хувьсгал тэгээд 39 45 он энэ үед ерөөсөө барьж исэн гол бодлого бол одоо эх орныхаа өрн бүтэн байдал тусгаар тогтнолыг хамгаална гэсэн энэ үзэл санаан дээр ингэж явж байгаа. За ер нь бол цэргийн албанд бол эрчүүдийг бэлтгэх, цэрэг оронч үзэл олох энэ бол одоо цэргийн сургалтын өөрийнх нь гол үндсэн ийм одоо хэлбэр юм байна. Энэ сургалтыг бол бид нэр янз бүрийн хэлбэрээр олгож байна. Одоо сургалт хүмүүжлийн ажил явуулах, тэрнээсээ илүүтэйгээр одоо цэргийн сургалт дадлагад оруулах. За биеийн тамирын цаах сургалтуудыг явуулж байна. Тусгаар тогтнол бол аливаа улсын оршин тогтнохын үндэс юм. Монгол цэрэг түүхийн туршид энэ л үнэт зүйлийг хамгаалж ирсэн байдаг. Энгийн ард байх үеийнхээс илүүтэйгээр эх орон тусгаар тогтнолынхоо үнд цэнийг мэдэрч хайрлах, багтах сэтгэл дүүрэн байсан тухай манай дайчид сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Цэрэг дэрс анхны өдөр жоохон гайхшигтай л байсан. Яг бодож исэн юмнуудаас дандаа өөр байсан. Тэгээ хамгийн эхний өглөө сэрээд команд бол хамгийн их цочрлээсэн. Цэргийн алба бол наваа нэлээд өөрчилсөн. Би бол айлын баг. Тэгээ ерөөдөө бол жоохон эрх дураараа веб чадахгүй гэдэг байсан бол хугацаа цэргийн албыг хааснаас хойш би энийг хийж чадна, би энийг хийж чадах ёстой гэдэг зорилгыг өөртөө тавьсан. Ер нь л өөргөө нэлээд дайчилдаг болсон. Цэргийн албанаас сурсан хамгийн чухал зүйл бол ямар ч үнэтэй эв зүгээ олоод харилцдаг. Багийн ажиллагаа сайтай. Бүгдийг ингээд хамтдаа шийддэг. Тэгээ илүү сэтгэлийн хаттай болсон байх гэдэг. цэргийн албанаас сурсан гэж зүйл гэх юм бол хинтээ юу гэж яаж харьцах вэ? Хиний хажууд юу гэж ярих вэ? Яг тэр үгний яг мэдэх. Тэр л аюу гойж болсон. Ер нь бол цэргийн амьдрал намайг ер нь бүрэн өөрчилсөн шүү. Би ч одоо айлын ганц банд. Тэгээ ер нь гүүж харьяаж мэрэгдгүү их жоо тийм эрх дураараа байлаа. Тэгээ ингээд цэргийн амьдрал орсноос хойш хүнээс үг сонсох. Тэгээд альва зүйлийг сайн томгааж бодох те. Ер нь их жоо төлөвшөлтөө болсон доо. Ер нь бол олон дунд өөрийгөө хинбэ гэдэг аюу сайн таньж эхэлнэ гэсэн. Магадгүй гэртээ байгаа юм чи гэртээ байгаа ганцхан хүүхэд бол тэр гэрийн бурхан байж модон шүү дээ. Бурхан л байгаа л да яачсан. Гэр болгондоо бурхан байгаа. Тэгээд цэргийн албан дээр л яг өөрийнхөө үеийнхэн залуучуудаар. Тэгээд би энэ олон залуучдыг хаана байгаа вэ гэдгээ мэдэрч эхэлнэ. Зарим тохиол тэр нь өөрт нь хүн дээр тусч магадгүй. Зарим тохиол би үнэхээр бусдаас илүү байна. Би эсвэл би ийм дээр ажиллах хэрэгтэй гэдэг тийм мэдрэмжийг бас өгч эхэлнэ. Хөгж би одоо ингээд энэ талаараа хөгжиж болох юм байна. Би надад ч нэрийн бусдыг манлайлах аюус байдаг юм байна бас мэдрэмж төрөхтэй байхгүй. Одоо жишээ нь хувцаа зөөмсөн, өглөөрт босон, холын маршд гүгээд ирнэ шүү дээ. Тэнгүүд биний чадвар ч би холын маршд гүөх чадвартай юм. Эсвэл би үнэхээр биеийн тамираар суулаа юм. Энэ жилийн хугацаанд өглөө болгон тэр гүйлтэр гүгээд их хүн чинь биеийн чангардаг байхгүй. Тэр За цэрэг хүний яс суртахууны тухайд ярих юм бол ер нь манай цэргийн албыг зохион байгуулдаг дүрм биелдэ. Тэр дотор цэргийн дотоод албаны дүрм гэдэг байгаа. Тэр дотор бол цэргийн бүх үйл ажиллагаа, ялангуяа цэргийн албаны харилцааны асуудлуудыг бол нэлээд сайн зохицуулж туссан байдаг. Тэгэхээр цэргийн албаа авах хугацаанд бол энэ дүрмээр бидний харьцаа үйл ажиллагаа өөрөө явагддаг. Тэгээ энэ бол өөрөө манай цэргийн яс суртахууны их том хэм хэмжээ. Өнөөдөр бид нар цэргийн албаагч бие биентэйгээ уулзахдаа дандаа та гэж харьцна. Цолоороо одоо ялгаатай бол ёсолж одоо харьцна. Энэ ёсно гэдэг бол одоо энгийнээр хэлэх юм бол сайн байна уу гэдэгтэй л адилхан л да. Тэгэхээр зэрэг бид нар ингэж ёсол түнд харьцдаг. Дээр нь дарга захирагч нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг одоо өгдөгөө биелүүлнэ гэдэг маань одоо ахмадуудынхаа сургаал, ахмадуудынхаа хэлж ярьж байгаа юм ойлгож биелүүлнэ гэсэн санаатай. Дээр нь цэргийн албаагчд маань бас одоо хүнлэг юм байх ёстой. Яг л одоо цэргийн албаагчд бол өнөөдөр тусгай чиг үүрэгтэй юм албаагч. Тийм учраас эдгээр бол ямар нэг асуудал ялангуяа харьцаанд дээр бол юмыг ойлгож хүнлэг ханддаг ийм зарчимч байр суурьтай байх ёстой. Энэ чанараараа ч манай цэргийн албаагчдад бас гадаадад үүрэг гүйцэтгэж явж байхдаа энэ чанар нь илүү илэрч гадаадынхан бол бас хүндэтгэлтэй ингэж ханддаг. Танай цэргүүд бол өндөр ёс суртахуунтай, их сахилах хариуцлагатай, мэрэгжлийн ур чадвартай, хүнлэг юм байна гэж ингэж үнэлдэг. Тэгээ энэ бол
манай цэргийн албаагчдын бас ёс суртахууны нэг хэм хэмжээ гэж үзэж байгаа. Тэгээ энийгээ ч одоо энэ хэм хэмжээг манай цэргийн дүрмүүдээр зохион байгуулсан байдаг учраас цэргийн дүрмийн шаардлагууд тавигдж байгаа одоо цэргийн албаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн шаардлагуудыг одоо ингээд ягштал биелүүлээд ингээд явхад бол манай цэргийн албаагчдын ёс суртахуун бол одоо зохих хэмжээнд байна гэж үзэх бүрэн үндэстэй юм байна. Манай хуулиар бол одоо үндсэн хуулийн дээр чин одоо бүх нийтийн ийм батлан хамгаалах одоо үжил баримталтай улсууд дээ. Тэрний нэг хэсэг нь бол яг одоо эрэгтэй хүмүүс одоо 18 нас хүрээд цэргийн алба паах юм үүрэгтэй. Энэ үүрэг нь бол нэг талаараа эх орноо хамгаалах үүрэгтэй боловч нөгөө талаараа өөрөө төлөвшөх, гатуучтай болох, дэвширтэй болох, өөр орчинд орж энэ олон аамын хүүхдүүдтэй зэрэгчиж албаагаад эрэхтэр зэрэг би хий юм бэ гэдэг өөрийгөө танин мэдэх ийм их боломжуудыг бий болгож байгаа юм л да. Яг зүгээр бидний дунд байдаг янз бүрийн нэг харьцааны янз бүрийн юмнуудаас болоод залуучууд бас цэргийн албанд явахгүй байх ийм янз бүрийн хэлбэр юмнууд гардаг л да. Гэхдээ энэ нь бол манай нийгэмд бол харьцангуй маш бага. Ер нь бол бид нар бол одоо цэргийн насны залуучуудыг цэргийн албанд явуулаад тодорхой хэмжээгээр одоо эх орноо хамгаалах мэрэгжил эзэмшүүлээд ёс суртахууны болон бие ялдрын хувьд төлөвшүүлээд ингэж гаргаж явах нь өөрөө улс орны аюулгүй байдлын эрх ашигт маш хэрэгтэй юм байна. Тийм ч учраас дэлхийн ихэнх улс орнууд одоо цэргийн албыг хаадаг, тэрийг хуульчилсан байдаг. Цэргийн албанд явснараа улсууд бол бахархалдаг. Зарим улс орнуудад цэргийн албаа хаагаад ирсний дараа нийгмийн одоо янз бүрийн тийм хөнгөлөлтүүдийг ийдэлдэг. Одоо цэргийн албаа хаагаад ирсний дараа сургууль соёлд орох, ажилд орох гэх мэтийн тэр боломжуудыг бол тусгайлан олгодог ийм зохицуултууд бий, ийм хуулиуд гадны улс орнууд байдаг. Манай ч одоо сүүлийн үед бол зарим талаараа бас ийм зохицуултууд бий болж байна. Зарим одоо хувийн сургуулиуд, дээд сургуулиуд цэргийн албаасан залуучуудыг одоо бас авдаг, урамшуулдаг. Цэргийн албаасан залуучууд ирээд хамт олон дотроо бас өөрийнхөө тэр үйлдэл зам байдлаараа ялгараад хамт олонныгоо удирддаг, мандалдаг гэдэг ийм сайн зүйлүүд бий л дээ. Дээхэн үед бол одоо цэргийн албыг эрдмийн алба гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгээд цэргийн албанд яваад ирсэн улсууд бол одоо халагдж ирээд одоо голдуу сум нэгдлийн одоо дарга сум бригадын дарга болох янз бүрийн одоо хороо дүүргийн бас тодорхой төрийн албуудыг хашдаг энэ төр. Тэгээд цэргийн албад явж ирээд бичиг үсэг сураад ирдэг энэ төр гэсэн тийм юмнууд байсан. Одоо тэр уламжлал чанар маань ч гэсэн одоо өнөөдөр зэвсэгдчихэнд бас хадгалагдаж байгаа. Цэрэгт яваад одоо тодорхой хэмжээний баг мэрэгжил эзэмшээ таалагдж байна. Цэргийн анги салбарт ажиллаж байгаа албаа хаах үе дээр бас тодорхой хэмжээний сургалтанд хамрагдаад янз бүрийн чадвартай болоод таалагдж байна. Тэгэхээр энэ бол одоо цэргийн албаны бас нэлээд давуу талууд бий л дээ. За одоо цэргээд багж байгаа залууд өнөртэй хандлт бол ер нь бол ингээд нэг тэг ганцхан жил албаа шүү дээ энэ албан маань тий. Ер нь бол тэгээд ингээд 10 жилээ төгсөөд оюутан болсон ч гэсэн болоогүй ч гэсэн дүүнер маань 19-18 таахта тий. Залуу байгаа дээр цэргийн албаа хаагаад их оронч хүмүүслэр нэг жилийн хугацаагаа хаагаад бас тий би нэг эр хүн болсон шүү тий. Ингээд нэг 10 км газар боогоо өөр АК боогоо өөрөө гүйждэг. Ядаж нэг өөр газар өөр орон утсан чинь тий. Ядаж нэг цэргийн нэг жил гэдэг чинь дурсамж нь гоё л доо. Онжоо гэдэг үгнүүд үргэлжлэн цаанаа гоё. Тийм учраас дүүнер маань цэргийн албаа хаагаарай, нэг зүгтээ хаагаарай. Яа сошиалоор явж байгаа тий. Элдв онц юмдууд битээ хууртаарай. Цэргийн амьдрал шал өөр шүү гэж хэлмээр энэ да. Эх орон нэр нь ямар үн цэнтэй гэдгийг ойлгох олон талт арга хэмжээнийг авч байна. За үүний нэг хамгийн том жишээ бол өнөөдөр манай зэвсэг түвшнээс 22,000 гаруй одоо цэргийн албаа агчид энэ олон улсын цэргийн ажиллагааны хийх сахиулах ажиллагаанд яваад ирлээ л дээ. Тэгээд тэр албаа агчдаас ирээд ингээд үзэж яхад бол тэд нар бол одоо эх орон гэж ямар гайхамшигтай юм байд юм бэ? Бид хүний эх орон үүргээ гүйцэтгээд ирж байгаа тэнд ямар хүнд нөхцөлтэй байд юм бэ? Яаж энэ зовлон зүдгүүрийг туулж ин тэгэхэд бид нар одоо энэ эх орлоо илүү их хайрлах хэрэгтэй юм байна. Энэ эх орноо илүү их хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Цэргийн албаасан хүн болон одоо хариуцлагатай, ухамсартай байх хэрэгтэй юм байна. Гэр бүл үр хүүхдээ хайрлаж хамгаалах хэрэгтэй байна. Тэднэрийг дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг ийм гатуу үзэл санаатай болоод ирдэг. Тэгээ энэ маань өөрөө манай цэргийн хүмүүс төлөвшөж бий болж байгаа одоо эх оронч гэсэн хүмүүжлийн нэг илэрхийлэл гэж ойлгож байгаа. Эх орон тусгаар тогтно гэдэг бол маш үнцэнтэй.
үеийн их орончид нөгөө халуун ам бүлээн цусаа урсгасан байхгүй юу? Тэр юуны төлөө урсгасан гэдэг тусгаар тогтнолын төлөө урсгасан. Хүн амиа өөх хэмжээний л байна гэдэг чинь тэр маш үнцэнтэй зүйл байна. Хүний амь чинь өөрөө хэмжигдэхгүй гэх мөртлөө хүн тэрний төлөө маш олон үеэр 200 жилийн тэн чинь ямар нэгэн байдлаар тусгаар тогтнох хүсэл эрмэлзэлтэй үеийн их орончдын амиар бий болсон юм байхгүй юу? Тэгээ тусгаар тогтнолыг бид нар барихын тулд юу хийс одоо хүртэл тусгаар тогтноогүй маш олон улсууд байгаа. Монголоос илүү олон сая хүн амтаа үндэстэнүүд одоо тусгаар тогтнож чадахгүй дэлхийд дээр тийм маш олон үндэстнүүд байдаг. Тийм болохоор тусгаар тогтнол тийм л үндэстэнтэй зүйл. Бидний тусгаар тогтнолыг олж авахын тулд одоо 1900 одоо хэлээд 1911 онд бид нар богд хаант Монгол улсаа олон өргөцсөн богд хаант засгийн газраа байгуулад анхны 5 ямаа байгуулсан байдаг. Бид нар өөрсдөө тусгаар улсаар зарлаж байгаа боловч биднийг олон улс хүлээн зөвшөөрөөгүй байхгүй. Тэр хүлээн зөвшөөрөх юм хийх гэж бид нар яваал гэсэн. Явж ирсэн мөртлөө бид нар боломжгүй уул нь бол манжтай хийсэн гэрээ байдаг. Богд анх дахь богдын хийсэн манжтай хийсэн гэрээ байдаг. Тэр гэрээгээр гэхээр хэрвээ манжийн төр унах юм бол гадаад Монгол тусгаар улс гэж бие дааж болно гэсэн тийм агуулгатай гэрээ байдаг. Тэнгүүд 1900 юу гэдэг хятад өөрчлөлт байгуулалт гараад яг тэр манжийн засгийн газар манжийн төр унахад яг тэрнээс 5 хоногийн өмнө тусгаар тогтнолцоо монголчууд зарласан 11 онд 11 оны 12 сарын 29-нд зарласан байна. Зарлаад анх тэг зарласан байна. Тэгсэн мөртлөө гадаад Оросуудч тэр хятадч тэр бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөг. Тэгээ бид нар 19 онд автомат ирэхээ алдсан. 21 онд бид нар өөрсдөө дахиад Бүгд найрамд Монгол орд ус гэж албан ёсоор тунхаглаад ингээд зарлаад яасан боловч бидний тусгаар тогтнолын зөвлөлт холбоот улсаас өөр хүлээн зөвшөөрсөн ус байгаагүй. Энэ юун дээр сагдвахэр яг одоо нэг бодлын харахад бидний зөвлөлт холбоот улс хүлээн зөвшөөрсөн бид нар өөрсдөө гэсэн засгийн газартаа өөрийн гэсэн ерхий сайтаа тий гадаад үйл ажиллагаа өөрсдөө мэдл хийж байгаа юм шиг боловч олон улс бидний хүлээн зөвшөөрөг байхгүй. Олон улс хүлээн зөвшөөрөг. Бид нар 1921 онд Оростой гэрээ байгуулад 24 онд хоёр улс анхны дипломат харилцаа тогтоосон гэрээ байгуулж 21 онд бид нар зарсан 24 онд зөвлөлт холбоот улстай бид нар дипломат харилцаа тогтоогоод хоёр тал зөрүүлээд юугаас болгодтыг. Элчин сайдаас болгож эхэлдэг. Тэнгүүд 1945 он хүртэл суусан бүх элчин сайд тэр хүртэл 7 элчин сайд суусан байт. 21 оноос 7 элчин сайд суусан. Тэр 7 элчийг элчин сайд гэж нэрлэегүй. Бүрэн их төлөөлөгч гэж нэрлэжсэн байт. Энэ нэг утгаараа юу гэж харахад дипломат байсан бидний элчин сайд бидний тусгай тогтнолцоо хүлээн зөвшөөрөөгүй гал байсаар хэлбэр байхгүй. 1945 онд одоо чөлөөлөх дайнд оролцоод оролцсон дараас хойш хүмүүсийг бүдгийн элчин сайд нэрлсэн. Энэ чинь тусгаар тогтнолцын нэг хэлбэр байхгүй. Тэгээд бидний дэлхийн 2 дугаар дайнд чөлөөлөх дайнд оролцож байгаа гол шалтгаан чинь бидний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдэг Их Британи, Америкаар хүлээн зөвшөөрсөн байхгүй. Зөвлөлт холбоот улс чөлөөлөх дайнд оролцох нэг болцлуудын нэг нь энэ байсан. Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөх. Ийм л үндсэн дээр болцсон. Бид нар тэгээд 45 он тусгаар тогтсонсон боловч нэг нүүбэд хэсгэж бас л дахиад 20 жил зарцуулсан шүү дээ. 20 орчим жил зарцуулсан. Чирээс олон улсаар хүлээн зөвшөөрлөгдөн гэдэг нь одоо тусгаар тогтнол зөвхөн ингээд тусгаар тогтнолоо гэж хэлчихэд байгаа биш. Бидний тусгаар тогтнолыг баталгаажуулах нэг гол шалтгаан чинь олон улс хүлээн зөвшөөрсөн байхгүй. Олон улсын бус улсууд тэгээ олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн. Бид нар нүүбэд судалдаа болоход бас л тэгэл 45 онд хоёр хөрш маань зөвшөөрчлээ, Их Британи зөвшөөрчлээ. Ингэсэн мөртлөө бид нар нүүб рүү судалдаа болоход бас л дахиад овоо хугацаа зарцуулсан байна. Тэгэхээр энэ маш үнэтэй зүйл. Ер нь их орон тусгаар тогтнол хамгийн үнэтэй зүйл. Ер нь бол улс үндэстэн тусгаар байна гэдгийн гайхамшиг бол өнөөдөр бид нар мэдэрч байгаа. Өнөөдөр тусгаар байж өөрийн гэсэн хэлтэй, өөрийн гэсэн одоо ёс заншилтай, соёлтой, өөрийн гэсэн одоо үндэстэнтэй, өөрийн гэсэн хэл яриатай байна гэдэг бол энэ одоо дэлхийд дээр байгаа энэ 190 хэдэн орнуудтай зэрэгчж байна гэдэг бол одоо хамгийн үнцэнтэй, хамгийн чухал юм. Тусгаар тогтнол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг гадны халдлагаас хамгаална гэдэг. Тэгэхээр тэгвэл тэр тусгаар тогтнолоо хамгаална гэдэг бол одоо хамгийн үнцэнтэй зүйл. Яг өнөөдөр харьцангуй нийгэм маань хөгжөөд харьцангуй бид нэлээд олон жил одоо үндсэндээ 21 оноос хойш ингээд үзэхэр чинь тэр бараг 100 гаруй жил их амар тайван амгалан ямар нэгэн гадны одоо аюул занал хийлгүй явж ирлээ л дээ. Тэрийгээ дагаад улсууд маань энэ бас тусгаар тогтнол энэ бие даасан байдал энэ төр гэдэг юмнуудаа бас тодорхой хэмжээгээр арай өөрөөр харах энэ төр нөхцөл байдал үүсэт байна л да. Тийм учраас тийм байх ёсгүй. Ер нь бол
тусгаар байна гэдэг бол одоо үнэхээр гайхамшигтай. Тийм учраас бол манайхан одоо галшаад очиж явахаар ямар нэгэн одоо муу юм болохт л одоо хамгийн түрүүл эх орн руугаа ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний энэ тусгаар байгаагийн нэг том үзүүлэлт, том илэрхийлэл гэж үзэж байна. Энэ эх орон тусгаар тогтнол гэдэг зүйлийг авч үлдэхийн тулд бидний өвд эц маш их байлцсан, маш их олон баатар эрс төрсөн, маш их цус асгарсан, долимс асгарсан. Энэ бүхний ард Монгол улс одоо хүртэл ингээд орш тогтноод тусгаар тогтнол авч үлдэж чадсан учраас надад маш хүнцэнтэй зүйл. Цэргийн баярыг чинь ирчүүдийн баяр гэдэг болсон шүү дээ. Гадуур оюутнууд 10 жилийн хүүхдээ төр тэмдэглэж байна. Энэ маш сайхан баяр. Энэ бол Монголын тусгаар тогтнолыг одоо бид нар хамгаална гэсэн үйл санааг төгөөж байгаа. Эх орныхон өнцөг болон бүрд байгаа гадаад дотоодод байгаа монголчуудаа Монгол цэргийн баяр өдөр, Монгол цэргийн баяр өдөр гэдэг бол Монголын тусгаар тогтнолын баяр өдөр гэж та нар сайхан тэмдэглэж, бие биентэйгээ сайхан уулзаж, найрсаг яриад илгэж, сайхан тэмдэглээрээ гэж ерөөё. Энэ Монгол цэргийн өдөр зэвсэгчний ой өдөр гэж явж байгаа. Энэ бол ой түүхэндээ 1921 оны 3 сард хяактыг чөлөөснөр бид нар ингэж энэ баярыг тэмдэглэж эхэлж байгаа юм л да. Энэ баярыг анхандаа бид нар бол аюу өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Бүх цэргийн наадам одоо манай үндэсний баяр гэж 7 сард болдог юм баярч. Анхандаа бүх цэргийн баяр гэж бодсон. Тэр баярын хэмжээд улс даяараа тэмдэглэдэг баяр байхгүй юм. Ягаад бол эн чинь эндээс л нөгөө хувьсгалын оч асаж дүрлзэн асаж бид нар тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэж эхэлсэн. Тийм болохоор энэ баярыг зөвхөн ингээд мөрдөц зүүсэн хүн биш болгон биш. Хүн болгон тэмдэглэх ёстой баяр. Одоо зөвхөн ингээд чи цэргийн аал паас нь хагаагүй гэдэг заагаар биш. Чи эрэгтэй эмэгтэй гэсэн биш. Эн чинь нэг бодлоор бид нар тусгаар тогтнолын баяр болж байгаа. Эр цэрэг оршиж улс оршин тогтнож байгаа юм. Тэр хэлбэрээр бид тэдний алдаршуулах ёстой зарчмын үед. Тийм утга учиртай. Аюул утга учиртай баяр учраас энийг бол баярыг бол зөвхөн цэргийн албаарч тийм баяр гэж хязгаарлан өрөөсгөл гэж ойлгож болно. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалсан мэтршгүй тэмцэл, өргөсөн тангарахтаа чин үнэнч зүтгэсэн эх орончдын шестер, цэрэг айрамд бүх талаар тусалж, хайрлаж ирсэн ард түмний халуун сэтгэл. Эх орноо батлан хамгаалах үүргээ хоёргүй сэтгэлээр нэр төртэй хаасан албаагчид болон өнөөгийн дайчин эрс, даян дэлхийд инх тайвныг бэхжүүлэхийн төлөө үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулахтнууд. Та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах бол тугай.